нийгмийн одоо энэ ялгаатай байдлын одоо мэдээж одоо гэр бүлийн хүмүүсийн ялгаатай байдал ингээд 10 жилийн өмнөх ямар байсан, 20 жилийн өмнөх ямар байсан. За гэтэл дараагийн 10 жилийн дараа 20 жилийн дараа ямар хөө болно. Ердөө энэ дээр бид нэгэн нэг л зүйл хэлмээр байгаа юм. Эцэг эхчүүд ямар нэгэнд өсөж төрөнсөн, одоо ямар нэгэнд амьдарч байгаа, ирээдүйд хүүхдүүдэд ямар нэгэн одоо амьдрал хувь гэдгээс үлд хамааран ерөөсөө энэ өөрөө хүүхдүүдтэй зүрх сэтгэлийн боловсролыг л олгоцсон байхад за тэр нөө дижитал одоо нөө техник технологи одоо юу гэвэл тэр юм тэр бол ерөөсөө угаасаа тэртээ тэр хувцсыг бид нар дийлэхгүй гүйцэхгүй зүгээр хамгийн чухал зүйл нь зүрх сэтгэлийн боловсрол одоо энэ хүн байх тухайл тэрүүнд л анхаарах хэрэгтэй. Тэрийг нь олгоцсон байхад бол ямар ч нэгэн амьдарч Сайн байцгаана уу? Teen Zone podcast-ийн шинэхэн дугаарыг хэлж байна. За өнөөдрийн дугаарт дуучин Гантайгаа хүрэлцэн байна. Маш баярлалаа. За өдрийн мэнд хүргэе. За Гантайгаас маш олон зүйл яриулах гэж байна. Айгүй олон төрлийн авьяастай, айгүй олон төрлийн хийдэг хүн. За зөвхөн дуучин гэлтгүү те саяхан бас шинэхэн бизнесээ эхлүүлсэн байгаа. Тийм боловсролын сургалтын төв эхлүүлсэн байгаа. За сүүлийн үеийн гоё ажлаа ингээд гоё цомхон яриул. Тийм. За мэдээж намайг монголчууд маань Солонгост мөрөөдлөө биелүүлээд Солонгос улсын одоо хөгжмийн салбарт ажиллаж амьдарч байгаа. Тэгээ Монголдо яг төсөв шоугаар өргөдөж хурж ирээд Монголдо бас ингээд уран бүтээлээ төрөө явж байгаа. Ер нь Солонгосоос ирсэн уран бүтээлч л ойлгоод байдаг. Тэр бол үнэ. Тэгээ яг хоо Солонгост маш олон жил ажиллаж амьдарч байгаа тэндээ мөрөөдлөө биелүүлээд эх орондоо хурж ирээд Солонгос орноос чихшим сурлаа, хэл эмч сурлаа, өөрөө тэгээ багш мэрэгжилтэй одоо хүсэл мөрөөдлөөр амьдарч байгаа учраас дахиад одоо ер нь дараагийн одоо залуус дүүнэртэй бас нэг хүсэл мөрөөдлийнхэн гүүр болчих юмсан гэдэг одоо олон жилийн одоо хүсэл мөрөөдөл маань олон даваа бэрхшээлийг авч туусны одоо үндсэн дээрээс яг өнөөдөр одоо хүсэл мөрөөдөл маань биелээ болоод Солонгос хэлний сургалтын төв болон Солонгос руу сургууль зурчлалын төвөө ингээд нэгээд одоо яг энэ нэвтрүүлэг хизээ цацагдахын сайн болж гисэндээ яг 5 онж байна. Тийм тэгээд маш том прожект гэдэг эхлүүлсэн байгаа. Тэгээд олон хүүхэд залуус юм бас хүсэл мөрөөдлийн гүүр болъё. За энэ одоо Солонгос хэлний сургалтанд сууж байгаа хүүхдүүдтэй зөвхөн Солонгос хэл заахаас гадна хоёр улсын соёлын ялгаа. За тэгээд одоо надад тохиолдсон байхгүй. Очоод нөгөө мэдлэг мэдээлгүйгээс болоод нэг найз залуутайгаа явж байгаа нэг охины хөл дээр гიშгүүд гарын барьж аваа тий. Монголчуудын л нөгөө. Тэгэнгүүт нөгөө найз залуутай бараг зодлох юм болоо тий. Чон Монгол сарам имида гэдэг хэлжээс нөгөө нэг яг бас Солонгос руу царайтай байсан болохоор тий. Гэдэг мэдчлэн иймэрхүү бас соёлын ялгааг хэлж өгөхөөс гадна дөнгөж 20 эдтэй залуучууд чинь нөгөө нэг эх орноос өөр газар очихоор чинь нөгөө нэг соёлын шокоос гадна сэтгэл зүй ээж аваасаа холбогддог. Бүх юм нөр очдог. Санхүүгээ зохицуулах хэрэг болдог. Аав ээжээ сансан сэтгэлээ яах вэ? Нутаг усаа сансан сэтгэлээ яах вэ гэд мөн мэрэгжил сонголтын тухай. За гэх мэтчлэн тэр болгоныг одоо нөгөө зааж сургаж өгөхөөр мэдээлэл олох гэдэг ийм төвөө нээж байгаа. Мэдээж төв маань цаашаа өргөжөөд Япон руу бас сургууль зурчлал одоо цаашлаад бүр одоо юу гэдэг те ажилтсан зуршлал ч юм уу иймэрхүү юм хийхээр явж байгаа. Ийм бизнес ба эхлүүлчлээ. Тэгээс сайн байна. Асуусанд баярлалаа. Баяр үргэлээ. За зөвхөн тэгэхээр хэл заахгүй нэ. За би бол бодохдоо за Солонгос хэлний л одоо сургалтын төв юм байна те боловсролын төв юм байна. За магадгүй нөгөө Солонгос руу яв сурах гэж байгаа хүүхдүүдэд мэдээлэл өгөөд ингээд зурчлах юм байна гэж ойлгож байгаа байхгүй юу. Гэтэл маш олон зүйлийг тэнд заах нэ. Тэгэлгүй яг хоо соёлын одоо хичээлүүд бас хийх болно. Адаглал ангидаа орж ирсэн хүүхдүүдтэй бас энэ өөрийнхөө бас нэг спич тэг хин нэгэн Дулмаа Бата хоёр тохиолдсон түүх одоо наавхааг нь копи паст хийж би яахгүй цэвэр өөрийнхөө амьд би хэрхэн энэ одоо Солонгос улсад анх ажил хийх гэж очичоод хэрхэн мөрөөдлөө биелүүлв те хүн ер нь өөрийнхөө хүсэл мөрөөдөл тууштай байх юм бол хүсэл мөрөөдөл биелээ олдгиймаа гэдгийг өөрийн туршлагаасаа үндэслэнсэн одоо энэ улс суурьтай энэ мэдлэг мэдээллийг хөрхэн дүнэртэй мотивац өгөх үүднээс те бас хэлж ярьж өгөх те иймэрхүү бас нөө ангитай хүүхдүүд ороод саяхан одоо хүүхдүүд ингээд ангид ороод нөө ангид цогдорсон хүүхдүүд ингээд ороод ингээд өөрийнхөө түүхээс гоё мотивац урам зориг өгөх юм түүхээ баг зэрэг ингээд ярьсан чинь үнэхээр хүүхдүүдийн нүдэн хэлтэл ваа үний юм байна гэдэг те нөө наав хаваа мэддэггүй байхгүй одоо юу гэх майчи гэдэг амар одоо ярьж байгаа нэг одоо инфлюенсерүүд байна шүү дээ. Тэд чинь тэгээд how яаж одокэ тэрийг те зөвхөн баяж тухайл юм яриад яаж баяжчих юм те яаж бүсэл мөрөөдөлт өгөх тухай юусэн мэдгүй. Яагаад гэвэл энийг туулж амжилтанд хүрч хүсэл мөрөөдлөө биелүүлсэн хүн л ярина гэхээс
хин нэгэн хүний түүхийг одоо хуулбарлаж номооч юм уу тий. Уншин номооч юм, уншин киногооч юм уу ярих. Тэр угаасаа хангалтгүй, угаасаа ойлгомжтой. Тийм учраас ийм за одоо ч угаасаа насч бас тий. Тэ бас өөрхөн бас болж जैन юмыг ойлгодог болж जैन. Тийм учраас өөрөө бас ингээд энэ тухай дараагийнхаа үедээ дараагийнхаа хүмүүсийнхаа хүсэл мөрөөдөлд нь чухал ч гэсэн энэ сурч мэдж авсан зүйлээ зориулах юмсан гэсэн чин хүсэл эрмэлзлээр энийг одоо төвөнэжлээ. Тэгээд төвийн маань нэр маань болохоор Common гэдэг нэртэй Co гэдэг нь Korea, Mon гэдэг нь Mongolia гэдэг хурдан хэлээд үзтээ. Common. Common. Наашир хамтдаа уршаа тий. Бас Common гэдэг англи үг байдаг. Тэр нь болохоор хамтдаа нийтдээ гэсэн утгатай. Ерөөсөө гоё нийтээрээ бүх юм гоё сурыг мэдээлгсэн төв байх нь шүү дээ. Ерөөсөө хамтдаа хичээцгээ хийж байгаа. Та бүхэн ч гэсэн хичээ, бидний зүгээс ч гэсэн хичээ. Тэрнээс энэ талаас хичээгээд байдаг. Энэ талаас нь одоо зүгээр мөнгө гэж хараад ах юм бол яах юм бэ? Тийм биз дээ. Тийм учраас бас ийм гоё одоо миний ганц одоо олон түмэнд хүсэнд байдаг шүү дээ. Гоё хайрын өргөө болгоно л гэж бодож байгаа. За ганц юм асуусан сургуулийн төвийн яриаг хоёлаа төр зогсоо. Асуулах юм бол яриад байна. За сургуулийн төвд насны хязгаар гэж байгаа мó? Хүүхэд залуучд зориулсан юм уу? Эсвэл зөвхөн солонгос хэл сурахыг хүсэж байгаа бүх насныхан зориулсан юм уу? За үнэхээр одоо хүн ер нь бол альва ажлыг хийж үзчихээж мэддэг юм байна. Эхлээд бид нар сургалтынхаа төвийг нээхдээ яг насны хязгаарыг би бол ерөөс огт тавиагүй байхгүй юу. Гэхдээ өдрийн 7 хоногийн одоо өдрийн цагуудад би цагаа авцсан байсан чинь үнэхээр гайхалтай юм болсон. 10 жилийн одоо хүүхдүүд маань болохоор гантугай хаа яагаад өглөөний анги байхгүй байгаа юм бэ? Бид нар өдрийн хичээлдээ суухын тулд тань дээр очиод өглөөнийхөө хичээлийг өглөөнийхөө тэр цагийг ашиглаж тань дээр очиж сурмаар байна штэ гэгээд бүр маш олон хөөрхөн хүүхдүүд орж иж асуусан. За тэгээ болоогүй. Тэгсэн чинь нэмэх 50 анги байна уу гэд. Бүр ороод ирсэн. Тэгээд айгуу гэдэг үг би орхих гэдэг байна. Тэгээд маш олон одоо нэв 50 настай хүмүүс орж ирээд гантгоо би ч одоо ач нараа ингээд ажлын өдрүүдэд харчаад амралтын өдрүүдээрээ хэл сурмаар байна штэ. Тэгээд би ингээд нэрээ бодоод үзсэн чинь нэрээ одоо чинь 100 нас наслах бид нар 90 үед амьдарч байна. 50 настай 60 настай хүмүүс чинь тэтгэвртэй гараад энэ том болчингууд тэд нар чинь өөрийн гэсэн нэг хэл сураад аялаад хамгийн гол нь тэрийг хэлийг бүр профешнл сурах албагүй. Очоод солонгос улсад мяндуунаар яваад 8 айлч. Харилцааны төвшөнд тий. Харилцааны төвшөнд метрондоо суучи. Ягаад тэр нөгөө үр хүүхдээ найз одоо нөхдөд ингээд ажилтаа суралцж байгаа хүүхдүүдтэй нөгөө гай болохгүй тулд ийм гоё хүмүүс одоо гэсэн чи яасан гэж манай хагас бүтсэн сайны үеийн амралтын өдрийн анги дүүрч чинь. Монголчууд ямар гоё юм бэ тий. Тэгээд багш нартайгаа ярьж байгаа, сургалтынхаа менежертэйгээ ярьж байгаа ийм ангиудыг дахиж нэмээд. Тэгээ үйл ажиллагаа маань одоо өдрөөс өдөрт ингээд 5, 10, 20, 30-аар ингээд нэмэгдээд ингээд явж байна. Тэгээ үнэхээр маш хөөрхөн байт юм байна. Одоо манай хамгийн ахмад настай суралцагч маань 65 настай. Харахад бүр юу 65 нас вэ те. Тэгээ өглөөний ангид явдаг заа юу. Би тэр хүнээс өөрөө үлгэр дүрэлт авч байгаа байхгүй ингээд хүрээд ирсэн. Айгүй өөрхөө. Тэгэд анх яг манай анги шинээр эхэлж байгаа учраас анх анги өөрөө ганцаархнаа явж гисэн гэж боддоо. Гэсэн чи одоо ингээд анги 15 хүүхэдтэй, 20 хүүхэдтэй болоод ингэж байгаа байхгүй. Ийм гоё үйл явдал болж байгаа. Бүх насныхан зориулсан бүх цаг, бүх өдрүүд байгаа. Янзын гоё зүйл байна тий. Би харин гайхаад идэгэн. За монголчууд нөгөө ихчлэл англи хэлээр сурах хэрэгтэй юм байна. Ерөөсөө л англи хэл сурчвал дэлхийг одоо ингээд амархан тий. Бүх юм нээлттэй гэж ярьдаг. Гэтэл бусад улс орн руу зөндөө хүүхдүүд хүмүүс байнгын явсаар л байдаг. Солонгос хэлний гэхээр нэг жижиг сургалтын төвөд байдаг бах. Яг нөгөө танаа сургалтын төв шиг ингээл нөгөө эхнээс нь тайлбарлаа л тий. Манайх ингэж нээж байна, ийм үйл ажиллагаатай юм аа ч гэдэг юм уу. Мэдээллүүдээ өгөөд яваадсан сургалтын төв би өөрөө мэдэхгүй байхгүй юу. Тийм болохоор танаахын нөгөө онцлоод одоо нөгөө ханаа хийж штэ. Ангиад хийсэн байж штэ. Маш анзаарсан байна. Ягаад би сургалтынхаа төвийг анх одоо ингээд нээх босноо гэд эхнээс нь ахуулаад ингээд сошиал дээр харуулад яваад байна гэхээр ер нь бол Монгол улсад байгаа хамгийн алдартай солонгос хэлний сургалтын төв болон солонгос сургууль зуршлын төвүүд ихэнх нь солонгос эзэнтэй. Бүгд одоо ер нь бол яг Монгол эзэнтэй солонгос одоо ер нь ийм хэлний сургалтын төв болон солонгосоос зуршлын төв ховор байхгүй. Тэгээ би ерөнхийдөө энд орж ирж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгээд ихэнх нь яг бусад мундаг газрууд байгаа. Гэтэ ихэнх нь одоо сургалтын төвүүд маань болохоор заримдаа тэр солонгос руу сурахыг хүссэн эцэг эхчүүд солонгос сурахыг хүссэн залуусыг ингээд мөнгө гэж хараад байдаг.
Тийм шүү. Тийм учраас би эхнээсээ өөрөө зөв байхыг айгүй хичээдэг хүн байхгүй юу. Тийм учраас анханасаа яг энэ бүхний процессыг яагаад хийгээд яваад гэхээр альва одоо бизнес ч юм уу, альва зөвхөн сургалтын төв биш те яаж эхэлдэг вэ? Юуг даван туулдаг вэ? Ямар сайхан хүмүүсээр зөв явбал ямар сайхан ажил үүснэ сайн бүтээд явдаг гэдэг тухай тэрийг нөлөөлөх гэж оролдож байгаа юм. Тэгэхээр ийм сайхан хүмүүс орж ирэл тавилгыг чигээд үгүй хантахаа. Ийм сайхан хүмүүс орж ирэл шилэн ханы чи хийгээд үгүй яг мэдчихэж штэ те. Ийм сайхан хүмүүс орж ирэл камерыг чигээд үгүй. Ийм сайхан хүмүүс орж ирээд номыг чи хэвлээд үгүй. Тэгээ ийм сайхан хамгийн нөгөө нэг бусад газруудад ажиллаж байгаад зүрх зорхоо ахуулсан шилдэг багш нар бусад газар ажиллаж байгаа үнэхээр хөдөлмөрийн мөрчлөлт өртөж байгаа мундаг менежерүүд бүгдээрээ над дээр өөртөө ажиллагээд ороод ирсэн. Би нэг ч удаа багш ажилдаа авъя, нэг ч удаа менежер ажилдаа авъя гэж бичээгүй. Хүний нөөцийн бүрдүүлэлт тийм. Хүний нөөцийн бүрдүүлэлт ийм сайхан ороод ирсэн. Тэгээ бүх ажилд маань үнэхээр үлгэрийн юм шиг ингэж бүтэж би болсон. Би уйлсан шүү дээ. Ямар гоё юм бэ. Тэгээд өдийг хүртэл яг хаа ингэж зөв байх гэж хичээлээ. Атахгүй хичээлээ. Тэгээд шудраг байх гэж хичээлээ. Яг хаа найз зөвхөд ховор байдаг чинь ингэж аанда энэ чиний энэ хүнд буян болж исэн, сайхан үүс хийж исэн, хүнд худлаа ярьж байгаагүй, хулгай хийж байгаагүй, өөрийнхөө ингээ явж исэн зүйл чинь аанда нөгөө карма is real гэлөө те. Үүлийн үргэж байдаг, сайн үүлийн өөр сайн зүйлийг дагуулна гэж. Тэгээ энэ болгоныг би нөгөө хүмүүс бас энэс үлгэр дөөрэл аваасаа. Тэрнээс тэнд гайхуулах, ашиг олох. За одоо өөр юу гэдэг нь одоо юу гэдэг тийм юм өөрийгөө байхгүй, өөрийгөө сурчлах тэр хангалттай би чи угаасаа хүсэл мөрөөдлөө биелүүлээд хангалттай сайхан амьдарч байна те. Ийм зүйлийг залуус дүүнер маань, бусад хүмүүс маань олж хараасаа гэдэг би маш их хүсэж байгаа. Тэгээ үнэхээр гоё байдаг юм билээ. Тэгээд одоо цаашдаа үйл ажиллагаа маань ингээд өргөжин тэлж байна. Тэгээд маш гоё зүйлийг анзаарч бас асуусан бас энэ тухай бас ярих гэж бодож байсан. Баярлалаа. Сайн өстөл нөгөө сайн үйлийг тариул сайн л юм ирнэ те. Тэгэхээр бас яалтчгүй нөгөө амьдралдаа хийжсэн юмнууд чи ингээд эцсийн үр дүндээ аягүй гой цугларсан байж тээ тий. Нэмэлт нэг юм хэлчихв. Тэгээд өдий мөрөөдлөө биелэхийн тулд би чинь асар их зүйлийг мэдэж сурч авсан байна. Одоо би ч өөрөө соёл урлагийн сургуульд орч чадаагүй. Уул нь бол багасаа би чинь ормоор байсан. Тий ормоор байсан. Ороогүй тэмцээн урлаг наадам байхгүй Хүсгэл аймагт. Манай үеийнхэн бүгдээрээ намайг мэдж байгаа нөгөө Хүсгэлийнх. За нөгөө нэг гантхоо гэх юм бол нөгөө нэг дуулаад явдаг гантхоо байна гэж тэгж ярьдаг. Тэгээ даанч би нөгөө нэг надаас илүү авьяастай нэг охин гарч ирээд миний дуртай хуваарийг аваа явцсан. Гэхдээ яг аав маань маш алсыг харсан хүн байсан учраас минийхөө хүний авьяас чадвар хүний биед чинь ингээд байж л байдгийг. Тэгээ нөгөө ингээд юу шиг ингээд мэдлэг шиг зарим нэг мэдлэг шиг нэгсээд алга болохгүй чи сайхан дуулдаг чинь хിവэрэл байх болно. Ирээдүйд 2-оос дээш мэрэгчлээ яжж минийх бас өсөлдөх энэ асар их нэг өсөлдөх чадвартай байна гэд намайг хичээлдээ сайн чинь өөр хичээлээр яаш өгч гээд. Тэгээд би газар зүйдээ сайн байсан учраас газар зүйр конкурс өгөөд дахиад газар Монгол Улсын боловсролын сургуулийн газар зүй байгаль шинжилгээний багшаа ингээд авсан. Энийгээрээ би хүүхд залуус юу гэж хэлмээр вэ гэхээр тэртээ ирээдүйд хүссэн сургуультай ордог хүүхдүүд ховор. Ер нь тэгэл нөгөө нэг яшийнхаа 100% ерөөсөө орохгүй. Ер нь хүссэн сургуультай ордог хүмүүс чинь тусдаа байдаг асуудал юм. Орж ивэл сайн. Гэхдээ орохгүй байсан ч хүсээгүй сургуультай орохгүй байсан ч битгий санаа зов. Тэр чинь чиний мөрөөдлийн чинь мөрөөдөл рүү чинь хөргөх нэг шат юм аа. Тэрэнд нь ороод тултлан сураад тэндээс орох юм аа очих. Яг ийм би одоо аавынхаа сургаал дээр ээжийнхаа бас хэлсэн юугаар ингэ явж байгаад одоо Солонгос улсад анх мөрөөдлөө биелүүлэх. За багшийн мэргэжлээ төгсчлөө. Дуучин төгсчлөө. Номер 1 төгссөн шүү дээ би чинь. Сургуулийнхаа. Сургуультай. Тэгээ сургуультай багшаар үлдгүүрлэг авсан. Тэгэхээр чи нэг тэгээ багшийн цалин хийдэг асуусан чинь аюу жоохон цалинтай байхгүй. Тэгээ энийг дуучин болохгүй мэн гэ тэ. Тэгээ мөрөөдөө биелүүлэхэд мөнгө хэрэгтэй гингүүтээ шууд Солонгос улсыг зориод хар ажил хийхээр явж байгаа байхгүй гэрээний ажилтаа. Тэгэнгүүт Солонгос улсад очиод хар ажил хийж байгаа ч гэсэндээ яг Солонгос хэлийг бие даад сураад тэгээ хэл сурах чинь бурхан минь ямар гайхалтай боломжуудыг нээж өгдөг юм бэ. Нүд чи яг ингэж анжгаад нээсэн юм шиг мэдрэмжийг төрнө. Шиг чинь сонсохгүй байжгаад сонсдог болж байгаа юм шиг тийм мэдрэмжийг хэл сурахад төрдөг юм билээ. Тэгээ угаасаа хэл сурах чинь монголчууд хэл аягүй амархан сурдаг. Аягүй тийм чадвартай хүмүүс аахгүй. Тэгээд л одоо ийм аягүй олон мэргэжлийг эзэмсэн. За тэгээд кофений үйлдвэрт ажиллаад бариста боллоо. Махны үйлдвэрт ажиллаад мах сайн иддэг боллоо. За бэлэн гомингийн үйлдвэрт ажиллаад бэлэн гомингийн тэр нь одоо доотлын самны үйлдвэр ахгүй. Тэр технологийн сураад авчлаа. Айл нүүлгээд хэрхэн айлыг маш юмыг хагалахгүйгээр эмх цэцтэй сайн нүүлэх үү те. За дараа нь төмрийн үйлдвэрт ажиллаад хэмжээ сайн авдаг болчлоо. За жоохон бас биртаа боллоо гэдэг ч юм те. Тэгээ мөнгөтэй харьцаж сурдаг боллоо. Хураасан мөнгө айлыг хэдийг нь хадгалах уу, хэдийг нь гэр бүлдээ санхүүгийн дэмжлэг үзүүлж явуулах уу, хэдийг нь гой хувцас авах уу, хэдээр нь гой тэ самгивсаал идэх үү гэдэг ч юм уу. Ийм санхүүгийн бас аанда
Зөв зохицуулалттай. Суралцдаг гэд энэ бүхэн маань өнөөгийн гантхоог өнөөгийн хийж байгаа ажлыг маань хийхэд онцгой өөрийг одоо оройтой байсан байгаа аахгүй. Тэгэхээр сурсан юм үнэхээр хэрэг болд юм байна. Миний сурсан тэр багшийн мэргэжил ямар гайхалтай мэргэжил байсан юм бэ? Сургууль хүмүүжил ухаан үз. Сэтгэл судлал үздэг. Тэ. Тэгээ хичээл тэгэлгүй байгаа. Сургууль дээр заадаг байхгүй. Тэр чинь бүр айгүй их кредиттэй. Тэгэнгүүт нэг хичээлийг заахын тулд конспект төлөвлөгөө хийдэг байхгүй. За энэ хичээлийн зорилт, хэрэглэгдэхүүн, заа гарга зүй, хамгийн сүүлд нь дүгнэлт гэх мэтчлийн ийм процесс бидийг сургасан. Тэгээ манай Солонгос улс чинь би хар ажил хийж байгаа 5 жил хийгээд дараа нь би олон улсын дуудаачдын байгууллага дуушнаа шалгаруулж ажилд орчоод тэр Солонгостой. Тэгээд тэр байгууллага маань ганцхан тоглолт хийхээс гадна маш их воркшоп хийдэг байсан байхгүй юу. Тэгэнгүүт тэндээ би 5 жил башилсан. За тэгээд ингээд яриад байх юм бол ийм гоё бас маш олон ажлуудыг хийсэн байна тий. За нөгөө төгсөөд шууд Солонгос явсан. Оо тэгс. 20 хэд настай байж тээ дөнгөж 20. Дөнгөж одоо 22 таа тий. 22 таа. Тэгэхэд нөгөө монголоор төсөөлсөн Монголын ёс заншилтай уламжлалтай нэг хүүхэд Солонгос руу явжээ тий. Гэтэл Солонгост очиод за одоо яг нэг гантаа шиг тий дөнгөж 21-т 22-т Солонгос явъя. Өөр мэрэгчлэр сурья гэж байгаа хүүхдүүд юуг анхаарах хэрэгтэй хамгийн ихэнд. За одоо ч намайг явж явах үед ч одоо 22-т Солонгост очисон гантаа юун дээр алдчихжээ. Зөндөө юм байна. Яг тэгэхээр тий нэг ганц хоёр ийм одоо намайг анх Солонгос руу явж байхад Солонгос орн чи ийм орн шүү. Ийм соёлын ялгаатай шүү. За юу гэдэг уур амьсгал нь ийм шүү. Чи эцэг эхээсээ хол явж байгаа, эх орноос хол явж байгаа учраас сэтгэл зүрхээ маш сайн хаттай байгаарай. Хар ажил бол ийм хүнд хэцүү байдгийн шүү гэж огт хэлж өгөөгүй. Тэрлээ одоо юусэн мэдж байгаа ч юм баг байхгүй байсан та тухай үед те. Тэгэнгүүт анх ингээд Солонгос улсад очих чинь одоо асар халуун гэдгийг чи мдээгүй те. Тэгээд хамгийн түрүүнд халуун ногоотой хоол идэх юм байна. Мах байхгүй байх гэдгийг мэдээгүй. За жишээ нь бас одоо соёлын ялгаа гэх юм бол одоо ингээд найз залуутайгаа явж байгаа нэг охины хөл дээр нь гიშгэнгүүтээ гарыг барьж авч гэж балраад. Тэгээд нөгөө найз залуутай харамдаж баг ингээд баг зотлохгооч байгаа юм шиг те. Яамаа гэж дуудаа. Тэгэхээр чунун мөнгө сарам юм даа гэдэг нөгөө жоохон Солонгос хуу царайтай болохоор нөгөө намайг чинь мөнгө сарам юм даа гэж хэлсэн чинь за тэр нөгөө хүмүүс маань мэдээд байгаа байхгүй юу. Гадаадд зэсэн хүмүүс маань манай соёлыг мэдэхгүй байгаа учраас яг чарга байхгүй гэж зааж өгч шишээтэй. Тэгээ ийм нэг хүүхд жишээнээс ахуулаад үнэхээр одоо анх очиж явахдаа бас ингээд нэлээд одоо сэтгэл санаа хямарч ээж аавыгаа санаж ийм байсан. Одоо бол нэг тухайн үед намайг очиод смарт утасч байсангүй яг үнэлэхэд. Тийм учраас мэдлэг байхгүй байсан. Тийм учраас одоо сургалтынхаа төвдөө ч гэсэн Солонгос улсаар манайх ч сургууль зуршилтаа хийх гэж байгаа учраас энэ хүүхдүүдтэй ч гэсэн над шиг ийм хэцүү те сэтгэл санааны болон одоо юу гэдэг мэдлэг мэдээлэлгүй очиж байгаа суулгачд нэг ч гэсэн мэдээллийг мэдэж аваасаа гэдээ одоо энэ сургалтын төвөөрөө дамжуулаад ер нь пэйж хуудасаараа ч гэсэн одоо өөрийнхөө сошиалаар дамжуулаад хэлхийг аягүй хүсдэг. Аливаа юмд гэхдээ ийм шиг байгаа те. Яг нөгөө мэдлэг гэхээсээ илүү нэг сэтгэл зүйн бэлтгэл юм тий. Ерөөсөө сэтгэл зүйн. За би ч нөгөө ганцаараа тэнд амьдрын шүү. Энд бол одоо хоолгүй бол ээж хоолны мөнгө тий. Аав таксины мөнгө гэж нэхин штэ. Гэтэл нөгөө тэнд ч хийж байхгүй. Монголоор шууд ярьж чадахгүй. За тэгээд нөгөө гадаадад байгаа хүмүүс чинь аль болох тэгж байгаагаа монгол руугаа хэлхийг хүсэхгүй. Хэлхийг ерөөсөө хүсэхгүй. Санаа зовчих үедээ нэг бол үнэхээр хэцүү байдаг. Одоо жишээ нь ялангуяа ингээд ажиллахаар очисон хүмүүс маань болохоор одоо шударгалд ярьчих. Ганцхан 7 хоногт нэг 5 өдөр ажиллачаад би ч юм уу 6 өдөр ажилладаг гэсэн шүү. Тухайн чинь ажлын 6 өдөр байсан байхгүй юу. Одоо 5 өдөртэй болцсон. Тэгээд нөгөө нэг ажиллаа хийж яжгаад нэг амралтын өдөрт гой сайхан хувцас өмсөөл энэ тэнд ганц аялаад 6 оруулж чаар энэ маань зугаалахаар очсон байна. Сайхан амьдарч байгаа юм байна. Сайхан байгаа юм байна гэдээ ойлгочдөг. Уучлаарай. Гэтэл цааны 90% тэд чинь махаа идэж маягаа мүлжиж те тэр мөнгийг олохын тулд би сэтгэл үнэхээр стресс орж байгаа мэдхгүй байдлаа ажилдаг байхгүй юу? Ядраад гэртээ ороод нөгөө нэг ороод унтаал өглөө нь босоод тэгээ юу нэг хүмүүс ингэж ажилдаг. Гэтэл яг би болохоор нөгөө мөрөөдөлтөө зоригтой үнэнч болцсон. Нэг жанжин шугам байгаад байдаг. Тэрөөсөө ороод ядарсан ч өнөөдөр нэг 10 хүч хэлчих. Өнөөдөр нэг хүч хэлчих. Би энэ оронд насаараа ажиллахгүй, энэ оронд би мөрөөдлөө биелүүлэхэд мөнгө авах гэж ирсэн гэдэг ч юм уу. Тэгээ ийм зоригтой болон зориггүй, мэдлэгтэй болон мэдлэггүй одоо юу гэдэг те. Ийм юмнууд одоо манай монголчууд байдаг шүү. Сурахаар очиж байгаа хүмүүс маань гэсэн хэцүү шүү. Зарим үнэхээр аав ээж нь боломжтой, санхүүгийн боломжтой хүмүүс очиж байгаад ажиллах шаардлага байхгүй. Зарим нь ажил хийдэг. Карманы мөнгө олохын тулд ажил хийх. Нөгөө ажлууд нь хэлбэр ажил гэж нэг ч байхгүй. Тэгэхэд нөгөө нэг гэртээ ядаж аяг угааж үзээгүй одоо юу гэдгийг тий хүн төвчээр ажил хийж үзэх хүмүүс ч очиод хэвээр юм шиг
яардаг байхгүй. Үнэхээр тэрийг хэцүү нь болчихсон. сэтгэл зүй маш их хэцүү болно. Тэгэхээр ээж аауд ч гэсэндээ хүүхдүүддээ сургууль солонгос сурахаар хүсэж байгаа бол эхлээд сэтгэл зүйг бэлтгэх хэрэгтэй. Очоод юм байх хэрэгтэй. Тэгээд зарим нэг нь айгүй тэгээд буцаад ирж байгаа хүүхдүүд байгаа байдаг уу? Тийм. Яг тэр нэг эцэг эхээс хол ингээд нэг эцэг эхээ хараа хяналтнаас гарчиж байгаа учраас нэгт. Тэгээд очоод солонгос улсад яг зорилгоо тэр заах сурах арга барилыг ойлгуулаагүй үднээс. Солонгос руу явуулж байвал ямар нэгэн сургуульд орж байвал болоо гэдэг ийм хандлагаар хүүхдүүдэд хандснаар эргээд асар их санхүүгийн болон цаг хугацаа гараа хүүхэд болон эцэг хогордог байхгүй. Тийм учраас явхаас нь өмнө хилийн энд сургаад магадгүй хилээ энд сургаж байгаад бүр 9 дугаар ангиас 8 дугаар ангиас нь хилээ нэг нь сургаж байгаа тодорхой бүр зорилготой байх хэрэгтэй. Тэгээ нөгөө хүүхдтэйгээ ярилцах нь ирээдүйд миний охин ямар мэрэгжил хийсэн чмээр байна тий 2030 он гэхэд 850 сая хүн ажилгүй болно гэж байгаа шүү дээ тий одоо ч нээ яаж болж байна тий тэрийг хүртэл одоо тооцоолох хэрэгтэй байхгүй юу гэх мэтчлэн ингээд хүүхдүүдтэйгээ ярилцаад явсан хүүхд бол зорилго нь тодорхой хүүхд бол наашаа эргэж ирэхгүй. Яг харин жигэн хүсэл мөрөлдөө болоод тэндээ тэр их газраас сурсан зүйлээ авчираад Монголд бас ингэж Монголоо хөгжүүлэх гэх юм. Иймэрхүү юм би хүсэж байгаа. Тэгээ явууч тэр нөгөө хүмүүс нь очиад яад үерхэл нүгрлийн тухаар ярьдаг. Сексийн тухай хүртэл ярьдаг үргэлжлэдэг. Тэгээ нөгөө хүмүүс чинь очихоор яад эцэг хаалттай ч монголчууд ч одоо тийм сэдвүүд. Тэгэл очиод найз охинтой болчихно. Найз залуутай болчихно. Найз хүүгэнтэй болчихно. Тэгээ ажил ихээр шантарна. Хичээлээ таслана. Өлсөн. Бие даах чадвар мó. За сурах арга барил эзэмшиггүй. Хүссэн сургуульд орж чаддгүй. Гэх мэтчлэн одоо ингээд ажил хийгээд нөгөө баг сурхаа нэг номерт бич ажиллахаа нэг номерт болгочихсон. Мөнгө л олчихгээд. Тэгээ ийм олон асуудлаас болоод маш олон хүмүүс босож ирдэг. Тэгэхээр чинь нөгөө яасан. Эцэг их нь хайр зээл аваад явуулсан чи цалингийн зээл аваад явуулчихдаг. Байр саваа зарчин, барьцаан тавьчин ингээд явуулчихдаг. Тэгээ энэ болгоныг нэг ч гэсэн эцэг их нэг ч гэсэн хүүхдүүд маань зөвөр тэ мөрөөдлөө зөвөр тодорхойлж, зорилгоо зөвөр тодорхойлж яваасаа гэдэг одоо ингээд энэ зүйлийг хийгээд гүүр нь болж байгаа юм байна. Тийм. Тэгээ энэ өөрөө би чинь 6 дүүгөө солонгос сургасан. Тэгээ сургаж байна. Хамаатны өөрийн ойрын хамаатны ах дүүгийнхаа одоо бүх одоо дүүнэрээ над дээр ингээм хамт байсан дүүнэрээ бүгднийг өөрөө солонгос хэлийг манлайлаад. Тий. Тэгэл одоо энд чинь ядчил энд топгийн 2-3 оноогоо аваад солонгос очих юм бол хэлний бэлтгэлийн мөнгийг асар их мөнгийг хэмждэг байхгүй юу? За эндээс сурчаад явчих юм бол ядаж л үсгээ мэдээд уншиж сураад сонсож ярьж жоохон ч гэсэн яриад ингээд сурцсан хүмүүсд очингуудаа 6хан сар сураад топгийн дүрийг аваад бакалаврлаг орчдөг байхгүй юу? Тэнгүүдээ хэлний бэлтгэлийн бүтэн жилийн төлбөрөөр төлсөн байхад нөгөө сургууль руугаа дэшээ бакалавр руу ороход тал мөнгөнд бакалаврын төлбөрөөр шилжиж байна. Гэ зөндөө юм байна. Харин тусахгүй. Тийм байна. Энэ системийн яриул. Бүр зөндөө харин тийм. За яг тухайн үед бол гантайгаа бараг л өсвөр насны хүүхэд байж. Тийм үү. Одоо манайх ч нэг teen zone тий өсвөр насныханд зориулсан хоёлоо нэг гоё юм хэлэх гээд ярих гээд байна. Тэгэнгүүт тэр нэг сэтгэл зүйгээр унжижсэн, стрессжсэн, ядаржсэн үеэсээ ямар хугацаанд гараад яаж гарснаа мэдсэн бэ? Ер нь яг би анханасаа ийм өөдрөг үзэлтэй. Өөл хүн өөрөө өөдрөг үзэлтэй. Ямар нэгэн байдлаар би стресс гээд ирэх юм бол ямар нэгэн байдлаар ингээд би яг багаас тийм байсан. Дуу сонсч. Яг дуу хөгжим бол ерөөсөө надтай ерөөсөө ийм л дуу хөгжмийн ийм агуу. Гэхдээ дуу хөгжим сонсохтой хүртэл би одоо тэр эм орсон. За тэр нухаа хараалтай, ерөөлтөө тийм хараалтай юмнуудыг огт сонсохгүй шүү дээ. Улам нөгөө ингэ. Улам харин гоё инспирэшн авсан, улам мотивац авсан, улам тийм гоё дуунуудыг одоо сонсдог бас биттэй ч юм уу те. Тэрнээс гадна ер нь бол багын тийм өөдрөг үзэлтэй хүн байсан. Юмыг болгочих, бүтчих. Одоо би ингээд юм ажил бүтэхгүй байгаа нэг тэмцээнд оронгуудаа ингээд нэгдүгээр яринд орж чадахгүй байлаа те. Шагнал авахгүй байх гэж бодоход өшөө хичээнэ. Гэсэн яг ийм үзэлтэй. Тэрнээс би яасан те. Энэ мав яагаад ахуудыг өгсөнгүй вэ? Ер нь тийхгүй. Ер нь бол би манай хамаатан цаатан намайг мэдж байгаа юм өөдрөг үзэлтэй. Тэгээ би чинь багадаа их юм туранхай ер нь бол юм жижигэндүү биетэй ер нь бол жоох юм яг урлаг уран сайхандаа сурал сайтай болсон боловч тийм жоох юм би бидний хувьд жоохон одоо юм туранхай хүүхэд байсан л та. Бас л багадаа бас нэм дээрлэлт мэрхэлт нүртчил байсан. Гэтэ би өөрийгөө дээрлэлт нүртж байгаа мөртөө тэр нөгөө хүүхэдтэй чи дээрлэж болохгүй гэдгээ баг хэлдэг ярьдаг. Одоо юу гэдэм бэ? Ер нь л бол тийм хүүхэд байсан. Тэгэхээр ингээд эргээ бодоод үзэхээр миний энэ одоо юм өөдрөг байгаад байж юм өөдрөг үзэлтэй холбоотой юм байна. Тэрийг манай
аав ээж олгосон байхгүй. Гэр бүлийн суур хүмүүжил. Манай аав чинь Оросын холбооны улсын цэргийн их сургуулийг төгсөж ирсэн. Багасаа цэргийн дарах хийсэн хүн гэдэг байхгүй юу? Хилчин айлгийн хүүхэд би. Ээж маань цэцэрлэгийн багш. Багш. Тэгэхээр чинь одоо ойлгомжтой юм тест багасаа миний аа манд хүчрэхэг байна шүү гэж яасан бол ээж маань болохоор халиваа зүйлийн арга ив болно шүү гэсэн ийм хоёр гал ус хоёр ч н одоо тий өссөн байгаа байхгүй. Тийм учраас энэ эцэг эхийн суур хүмүүжил надад бүр онцгой нөлөө үзүүлсэн юм байна да гэдгийг яг одоо ингээд бодохоор аав ээжтэй амар баярлаж боддог байхгүй юу. Үнэн байна тий. Одоо за суур хүмүүжил хоёлаа дээрлэхэлт гэж ярьж байна. Антогоо ч хаан улд үргийн хүүхдээ илчээсэн тий. За тэр талаар хоёлаа ярилцъя. Маш олон аймаг сумуудад бас өсвөр насныханд зориулаад дээрлэхэлт дэлгэрэх ёсгүй гэж лекцүүдийг уншиж исэн орж исэн хөө. За тэгээ сүүлийн бас уюутад маш л олон тийм гарч ийн тий. Өсвөр насны хүүхдүүдийн дунд асуудал байна, дээрлэхэлт байна. За ер нь өсвөр насныхны дунд тийм зөвлөгөө лекц уншаад явж байхад өсвөр насны хүүхдүүдтэй ажиллаад илчийгээд явж байхад ер нь энэ зүйлүүд хэр ажиглагддгийг яг нөгөө бодит байдал дээр харин тийм ээ нэг л мэдхэд гантхон бас ингээд баг нийгмийн ажилтан нөө сайн дурын уран сайхан гэдэг шиг сайн дурын нийгмийн ажилтан ингээд болчихсон байна. За энэ бол бас л миний хүмүүжилтэй, миний жанжин шугамтай холбоотой асуудал. Энэ нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлийн талаар дандаа хэлж ярьж явдаг. Заримдаа ч бас ингээд хэлж ярьснараа буруутгаж бас ингээд адлуулах үеч бас байна. Сайн муутай л ингээл байна. Үеийнгийн ядуурлан гадархал дээрхэлт бол манай дүү тохиолдсон асуудал. 5 жилийн өмнө би шүглүүлсэн. За тэгээд тухайн үед бас нэлээд сенсац болж одоо энэ талаар шүглүүлээгээд дүүгийнхаа төлөө тэмцэж яваад тэгээд энэ асуудалд ямар аимшигтай бас хэмжээнд хүрсэн байдгийм бэ гэдгийг бас тухайн жоохон ч гэсэн энэ Монголын нийгэмд мэдрүүлсэн гэж боддتي. За энэ дээрлэхэлтийн асуудлыг сүүлийн үед та бүхэн харж байгаа шүү дээ. Ямар аимшигтай төвшөнд нэгийг алж гэн, хүчрхийлж гэн, занал хийлж гэн, нийлж зодж гэн. За тэр хүүхдүүдийн хэл ам тэ бурхан минь. Тэгээд нэг л зүйлийг би хэлмээр байгаа юм. Дээрлэхэлтэнд хүүхдээ штэ нэг удаа өртчөөд хилдэггүй маа. Нилээн хэдэн удаа, нилээн хэдэн сар, нилээн хэдэн жил сүүлдээ нөгөө хүүхэд маань хамгийн аимшигтай тэ амиа орлох тухай боддог. Яагаад тэгэхээр нөгөө хүүхдүүдтэй занал хийлүүлсэн байдаг. Хэрвээ чи аавдаа ээжтэй багштай цагдаад хэлэх юм бол чамааг тэ амь наснаас чинь ингээд ярих болоо шиг гэсэн занал хийлд бүгд өртсөн байт юм аа. За нэг судалгаа хэлчих. Манай Монгол улсын шүү дээ өсвөр насны хүүхдийн амиа оролтоороо бүс нутагта Солонгосын дараа орж байгаа. Хүн амт наачсан тооцоо байна шүү дээ. Ямар аимшигтай. Монголчин цөөхөн шүү дээ. За тэгээд цаашлуулах юм бол ирчүүдийн амиа оролт гэл. Ер нь ингээд нийтээр амиа оролтын тухай асуудаг. Энэ бүр ингээд олон улсын байгууллага судлаач нийтлэл гаргаад ирсэн. Ягаад энэ талаа тэгээд 5 жилийн өмнө шүглүүлсэн. Гэтэл тэр үед намайг яг тодорхой жоохон ажил хийгдээд ингээд би өөрийнхөө хүчээр ингээд тэрний шүүлүүлээсний дараа яг би нөгөө нэг хаан улд дүүргийн хүүхдийн хэлчээр ажиллаад 9 дүүрэг чи хүүхдийн хэлчтэй шүү дээ тухайн үед чинь Монголын одоо энэ улс дотор одоо энэ инфлюенсер гэж яриад байгаа бүх хүмүүс энэ 9 дүүргийн одоо нэрийг хэлээд яах вэ те надаас гадна ингээд одоо инфлюенсерүүд дүүргийнхаа ингээд элчиг хийгээ явж байгаа. Би бол нэр элчээ хийхдээ хаан улд дүүргийн тэр гэр бүл хүүхд залуучдын төвийнхэн үнэхээр тухайн удирдлагууд бол маш сайн ажилласан юм. Тэ хаан улд дүүргийнхээ дээрлэхэлт их тэ сургуулиуд дээр очиж бүгдэнд нь лекц, сургалт, семинар энэс хэрхэн хамгаалах тэгээд цагдаатайгаа нийлж байгаа. За хүүхдийн нэг мэрэгчлэнтэй нийлж байгаад би бүх одоо сургуулиудаар явж лекц сургалт уншсан. За тэрнээс гадна төрийн бус байгууллагатай хамтарч асар олон бас ажил хийлээ. Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч оюун гэрлийн санаа чилсэн хавдрагуу Монгол эмэгтэй хэмээх төсөл байгаа. Тэр төслийн хүрээнд бас дотор нь нандингээ төсөл явуулдаг байхгүй. Тэр чинь болохоор энэ хүүхдүүд төр зориулсан төсөл. Тэгээ би чинь сүүлийн 3 жилийн хугацаанд 6 аймгийн 100 суманд очиж би энэ одоо 80 гаруй мянган өсвөр насны ахлах ангийн сурагчид би очиж хурж өгүүлж нөлөөллийн ажлыг хийж лекц сургалт та хийсэн байна. За мөн тэр нэг уралгаар дамжуулан сэтгэл зүйн одоо юуг олгох юм Art Trophy Mongolian Professional Art Trophy гэдэг газарга тэрний бирс гэдэг нэг ихч байгаа. Тэр ихчтэй нийлээ бас л одоо хамтраад бас бараг 15,000 гаруй өсвөр насны хүүхдүүдэд би хурж өгүүлсэн байна. За өөр чин хаан улд дүүргийнхаа одоо энэ сургуулиудаар явсан. За тэгээд нөгөө нэг зөндөө олон хотын орон нутгийн хувийн улсын сургуулиудад очиж ингээд бас ингээд явсан байна. Энэ та бүхэн тоог бодоод үзтээ. 3 4 жилийн дотор би
100 орчим мянган хүүхдүүдэд ингээд хурж үйлчлсэн байгаа юм. Өөрийнхөө үнэтэй болон үнгүүгээр алсхол ингээд Хөсгөл аймгийн бүх сум, Говьалтай аймгийн бүх сум, Дорндын бүх сум, Холын аймгууд төлөвлөгөө авахгүй. Завхны бүх сум, Говьсүм бүр ингээд гих мэдчлэн Дорн говийн бүх сумдаар ингээд явсан. Тэгээ ийм чадах ятгаараа би энэ нөлөөллийн ажлыг ялангуяа энэ төрийн бус байгууллагатай хамтарч ингээд хийгээд явдаг байхгүй юу. Гэтэл одоо хараа 5 жилийн өмнө шүүлүүдээс асууд одоо бүр аимшигын хэмжээнд хүрсэн. Бид нар өөрөө яаж өсч байна? Амар тий. Бүр ингээд нэг амьд хүнээс баг гарахаар үйлдэл мөн үү? За ялангуяа хүүхэд гэдэг тодтголтой хүн ч одоо том хүнээс л бага л хийх ёстой шүү үйлдэлүүдийг. Гэтэл амар юм их сонсогдож байна. А яг тэгээд орон нутгаар явж байхад за яг ийм дээрлэхэнд өртсөн хүүхэд ч юм уу те би ингэсэн гантугаа хаа одоо ингэл яах вэ ч гэдэг юм уу зөвлөгөө авч ийсэн яг тэгээ ярьслах хийж ийсэн хүүхдүүд байна уу? Байгаа. Одоо жишээ нь бүр ил ингээ хийгээд те. Яг одоо ингээл хаан улд үргийнхаа одоо сургуулийнх нь юу хэлээд явах вэ? Яг ингээл лекцээ тавиал баг дуусаагүй байж байгаа би процессыг ярьж байгаа байхгүй одоо ингээл нөгөө манаа туу ингэсэн хэрхэн би шийдэл болсон энэ төлөө хэрхэн тэмцэн гэж яг ингээл нэг охин ингээл уйлал гараад ирж байгаа байхгүй юу. Бүр ингээд энд нь багтахгүй байж тээ. Өөр одоо энийг ярихаар бас айгүй байдаг байхгүй. Ингээд уйлал гарч ирэл тэгэл ингээд миний өмнө ингээд зогсоол чин цагдаа нь байж байгаа нийгмийн ажилтны байж байгаа. Хантхуйхаа над амар хэцүү байна гэж шууд лекцийн дундаар гарч ирж байгаа шүү. Бүр ингээд олон нийтийн тий бүр ингээд аргаа бацсан байгаа бүтэч нэг занлал хийлд өртсөн одоо хүртэл дэлгүүр явж байгаа. Тэгтэл нөө сургуулийн ажилтан тэнд юу одоо үр дүн гарч ирж байгаа. Шууд газар дээр үр дүн гарч ирж байгаа байхгүй. Тэгээд нөө цагдаа нь нөгөө охиныг аваад сэтгэл зүйч одоо тэндээ байж байгаа байхгүй бас ингээд нийслэлийн сургууль болсон тий. Тэгээд нөгөө хүүхдийг авч гараад ингээд явж байгаа. Гэтэл хүүхдүүдээс би лекц сонсчод хамгийн сүүлд нь асуудаг байхгүй. За энэ хөрхөн хүүхдүүд дунд яг миний нүд рүү харж байгаа дээшээ тийшээ хүүхдүүдээ бити хараараа. Яг энэ дунд нэгнийгээ дээрлэхэд явдаг хүүхд байхгүй гэж бодож байна. Манай хүүхдүүд зөвхөн над руу хараараа гэж би хэлдэг байхгүй. Тэгэхгүй нэг энэ дээрлэхтэйг шууд хэлчихдэг. Би нөгөө нэг тэгэхээр нөгөө тэр бас болохгүй. Яа тэгвэл дээрлэж байгаа хүүхд маань тэр лекцний дараа дээрлэлт чинь болохгүй юм байна. Би хэрэгт орох юм байна. Ирээдүйн миний амьдрал дуусах юм байна. Мөн хин нэгний амьдралаар би тоглох юм байна гэдгийг мэдэж авдаг байхгүй. Тэгээд миний лекцийг сонсчоод энд хин нэгэн дээрлэхүүдэд явдаг хүүхд байхгүй гэл ингээл нүд мүд ингээл хөрх явдаг ингээд бүр яг харагддаг байхгүй. Тэгэнгүүт тэрийг би нийгмийн ажилтныг тэр лекцэн дээрээ байлгадаг яг хараад мэдэрдэг байхгүй. Тэгээ энэ яг газар дээрээ энэ үр өгөөжөө нөлөөллөө үзүүлдэг байхгүй юу? Миний хийж чадах юм өртөөл юм. Би одоо биеэ хуваагаад бүх ингээд 360 сумроо нийслэлийн бүх сургуулиуд явахыг нэрээ амхих хүсэж байна. Гэхдээ энийг үнэхээр бас ингээд энэ бодлого тодорхойлогчдын нэр үнэхээр яг энэгээр далимдуулаад шоу хийчих тус байна. Үнэхээр нэр утгагүй одоо би хэний яг л бодит байдлаар тэр ш тий. Ийм байгаа. Энийг ашиглаж худлаа те сонгуулийн шоу хийсэн ч хүн байна. Аимшигтай гац те. Үнэхээр инээдтэй. Мөн энийг ашиглан ямар ч үр дүнгүй улсын мөнгөөр тоглодог хүмүүс ч байна. Төрийн бас байгууллагаар ингэж аваад. Харамсалтай. Үнэхээр аимшигтай. Цаг нь болохоор одоо юу гэдэг хэрвээ дахиж энэ явдал одоо өөр хүмүүс маань сая харж байгаа зү тий 16 настай хөх саяалаа. Тий. Одоо саяны тэр хүмүүс яаж ингэ Шангрилагийн орц гинүү юу болж байна. Тэр охтууд миний шувтлаад энэ бүр энэс ч амар юм байгаа. Энэ бол мөсөн уулын юм байна штэ. Зөвхөн дээдлийн хэсэгт харагдаж байгаа байхгүй манайхаа. Нөгөө зөвхөн ил гарч байгаа нэг жоохон хэсэг маш бага юм байна. Тэгээ энэ амиа оролтын энэ статистик тоо баримтыг харалтаа. Ийм юмыг л одоо миний одоо үнэхээр хүрдгүү маа. Зөндөө олон сумдаас, зөндөө олон сургуулиудаас, зөндөө олон санал ирж байгаа. Би үнэхээр нэрээ биеэ хувааж чадахгүй байна. Тэгээ яг энийг яг системтэйгээр тэгээ олонний танил одоо энэ хүмүүс инфлюенсерүүд ямар их нөлөөлж байна. Тэр TikTok дээр харсан уу? Нэг үсэг монголоор тэр дээр бичгээд үзэлтэй ямар үр дүн гарч ирж байна. Одоо энэ би ч одоо тэгэл одоо энэ би хипхоп дургу гэж огт хэлдэг. Би борон болчээд бүрэн бүтээлч би ч гэсэн багаасаа тий цаасан бодрохуулын үдэж би ч ам дараачин доо гэл үнэхээр ингээ гоё ингээ тэр дунууд чинь сонсож өссөн. Гэтэл би тэдэд дургу гэж огт хэлээгүй. Сүүлүүд арай хитэрч байна тий бүр сүүл рүүгээ ардын дуруу орж जैन бүр хүүхдийн дуруу орж जैन энийг би дахиад жилийн өмнө 2 жилийн өмнө хийснээрээ яасан гэж би бүгдэд атлуулсан байхгүй. Алтнаа гамтхоо чамаа гэж байгаа. Бүр намайг хутгалж ална бүлж ална гэсэн шүү дээ. Тэрийг сонсдод нөгөө үнэнч пен буюу дандаа тийнейжерс. Бүр өсвөр настай өөрсдөө. Тий. Тэгэхэд одоо хартаа юу болж хуурч байна тий. Яагаад энэ одоо underground style most popular болоод байгаа юм бэ?
Most popular чинь энэ нийгмийг соён игээрүүлэх, сайн сайхан дураалах, инэрэнгүү нэгүүлсэнгүү хүн байх тухай зүйл нь most popular байх ёстой байтал underground байх ёстой. Тэрийг сонсдог хүмүүс байж л таараа. Underground дээр яг л тэр ингээд тэр чинь нийтээрээ давмгаж болохгүй байхгүй. Тэгэхээр нийгэм ямар байгаа. Бидний эцэг эхчүүд үр хүүхдүүд нь өөрсдөө өсөж ухаажаагүй, өөрсдөө ухаараагүй, өөрсдөө ингэж өссөн одоо хүмүүс чинь үр хүүхдүүдэд яаж өсгөх хүмүүс гэдэг нь тодорхой байгаа байхгүй. Тэгэхээр энийг бүр систем тэгээд эцэг их баг сургууль өмжүүлэх сурагчид гэсэн энэ яг тулын 3 юм шиг тэгтэл зөвхөн сурагч руу хандсан юу биш. Нийтэд нь хүн байх тухай, хүүхдээ хүмүүжүүлэх тухай, хүүхд нь багш байх тухай, багшаа хүмүүжүүлэх тухай, хүүхд рүү хандсан энэ юу хэл бүр ингээд том системээр нь ихгүй одоо болохоо байгаад дуусж байгааг би олон жил одоо хэлж байна. Тэгээ олон жил ядаж би ганцхан уран бүтээлч юм. Би ядаж уран бүтээлчээрээ тэртээ ийм айхтар дуу контент, кино, өөр юу гэдэг бүх юм гарч ядаж би бас нэг дутаад би нэг зүв байчий да. Би нэг арай нэг уран бүтээл эерэг байчий да. Тэг хүмүүс нэг харах өнцгөө бас өөрчлөх хэрэгтэй байна л да. Хүн таалагдах амархан. Тэгээ би одоо ингээл нэг хүчирхээлд өртсөн хүүхэдтэй нэг дээлхэссэн хүүхдийг би ингээл нэг лайвдаал бус толомстой хутгаал ингээд би шоугол нэрээ шоуголно. Энэ бол шийдэл биш. Энэ бол нэр хүнд олж авах гэсэн. Энэ бол тэр чинь шийдэл биш аахгүй. Нөгөө хүүхдээ бүр ингээд ийм л одоо би энийг нийтээр нь хин нэгэн одоо яг нэг үг хэлчихээ л та. Бүх юмыг мэдж байгаа. Өөрөө ч мэдж байгаа, гадаа явж байгаа, доржоо эмээ бата хүү хоёр мэдж байгаа ш нийгэм ямар байгаа бүгд мэддэг. Тэгээд хүн хин нэгэн аавын хүү ээж охин гарч ирээд энэ нийгэм сайхан болох байхаа гэд би итгэж ямаар байгаа. Амийн хураач юм байна. Гэтэл би одоо 60 70 нас хүрэх юм уу яах юм. Хин нэгэн өвөө эм нэгэн эмээ гараад гэх юм бол тэр үед нь дэмжээ. Уучлаарай. Тэгээд би таахгүй юу. Тэгэхээр хизээ нэгэн цаг сайхан болно. Хизээ. Яг хизээ. Өөр надаас өөр хин нэг хийчих байлгүй. Яг тэр үзэл байхгүй юу. Тийм учраас тэр нь одоо эхлүүлэх хүн та өөр нэг хүн эхлүүлэх хүн хүлээх биш. Тэр нь та юм аа гэдгийг л хүмүүст хэлмээр байгаа юм. Энэ нийгэм чинь бүгдээрээ хамтдаа бий болгодог нийгэм шүү дээ. Тэгэхээр нэг нь муухай хандаад байдаг, нөгөөх нь сайн хандаад гэх юм бол энэ чинь нийтээрээ энэ нийгмийг яаж би гоё нийгмийг бий болох юм бэ? Магадгүй одоо би гэртээ өөрийнхөө хүүхдийг хамгийн хүмүүжлэлтэй, хамгийн гайхалтай энернгүү, хамгийн сайхан хайраар дүүрэн хүүхд болгоод өсгөж гаргалаа гэхэд энэ нийгэм танаа хүүхдийг хүмүүжүүлнэ. Ирээдүйд танаа хөргөн бир ямар хүмүүс болж ирэх вэ? Гэтэл ерөөсөө хамгийн чухал асуудал юу гэдэг юм. За одоо яг нөгөө өсвөр настай хүүхдүүдийн ээж аавууд нөгөө түрүүн хэлсэн те яг нөгөө социализмын үеийн ээж аваад байгаа байхгүй юу? Социализмын үед өөрсдөө амьдраад өсөөд тий өөрийнх нь өсвөр нас тэр үед ямар байсан шал өөр. Гэтэл яг тэр үеийнхаа боловсролыг хүмүүжлийг одоо өсвөр насныхандаа өгнө гэвэл шал өөр тэнгэр газар шиг асуудал болчиход байгаа шүү дээ. Тэнгүүд нөгөө ээж аавын үгийг хүүхдүүд ч ингээ бараг тоохгүй тий таны үе бол таны үе, миний үе өөр болсон. Одоо тэгдгүүмээ ээжгээ бараг нөгөө ээж аавдаа заадаг, хилдэг шинэ үе тийм болсон, ийм болсон. Энэ хоёрын хооронд маш өндөр ялгаа байгаад ах шиг харагдаад байдгийн. Нөгөө гэрийн хүмүүжилт яг хаа тэгтээ бас нөгөө өөр суурь зан чанарын хүмүүжлүү зөндөө байгаа л та. Гэхдээ л нөгөө үеийн ялгаа, бүр нөгөө 100-ны ялгаа тий бид нар чи 20 дугаар 100-д байсан, 21 дугаар 100-д байж юм тий гэдэг шиг одоо гэтэл өсвөр насныхан ч зөвхөн 21-р зууны хүүхдүүд байгаа байхгүй юу? Тэр тал дээр юу гэж бодож байна? Энэ араа ийм байгаа юм. Бас нөгөө багш нарын бас их бүлэгдэл байдаг юм байна. Багш нар чинь хүүхдүүдэд маш их мотивацтэй, маш их итгэл өгдөг юм байна. Яриа нь, үг нь. За эсвэл зарим багш нар маш их сэтгэлээр унагадаг юм байна. Нүр амаа яаж бодцсон, яаж хувцалцсан гэдэг ч юм уу. Тэгэхээр ихсэн их цагаа өнгөрөөж байгаа сургууль дээр байгаа тэр багш бас хүүхдэд маш их нөлөөлж байна өсвөр насныханд. Тий. Угаасаа энэ одоо бараг 5 жилийн өмнөх одоо энэ нийгмийн одоо дижитал нийгэм, тий AI нийгэм, одоо AI руу орж байна. Одоо энэ нийгмийн хөгжлийн хурцсан шүү дээ. Үнэхээр дийлдэх байсан. Уучлаарай. Одоо цаашдаа бүр ингээ бараг 5 жилийн байсан ба 4 жилийн одоо юу гэдэг ингээд айгүй хурцтай хөгжөөр байж байгаа юм. Тэгэхээр одоо энэ дээр би зүгээр нийгмийн одоо энэ ялгаатай байдлын одоо мэдээж одоо гэр бүлийн хүмүүжлийн ялгаатай байдал ингээд 10 жилийн өмнөх ямар байсан, 20 жилийн өмнөх ямар байсан. За гэтэл дараагийн 10 жилийн дараа, 20 жилийн дараа ямар хөө болно. Ердөө энэ дээр би нэгэн нэг л зүйл хэлмээр байгаа. Эцэг эхчүүд ямар нэгэнд өсөж төрөнсөн, одоо ямар нэгэнд амьдарч байгаа, ирээдүйд хүүхдүүдэд ямар нэгэнд
одоо амьдрал хувь гэдгээс үлд хамаараад ерөөсөө энэ өөрөө хүмүүстэй зүрх сэтгэлийн боловсрол их л болгоцсон байхад за тэр нөө дижитал одоо нөө техник технологи одоо юу гэдэг лээ тэр юм тэр бол ерөөсөө угаасаа тэртэй тэр хуцтай бид нар дийлэхгүй гүцэхгүй зүгээр хамгийн чухал зүйл нь энэ зүрх сэтгэлийн боловсрол одоо энэ хүн байх тухай тэрүүнд л анхаарах хэрэгтэй. Тэрийг нь олгоцсон байхад бол ямар ч нийгэмд одоо ер нь бол амьдарч би тийм ингээд тохиролцоод амьдарч гэж би одоо хараад байгаа байхгүй юу. Өнгөрсөн социалист үеийн нийгмийн үеэс одоо ээж аав нь амьдарч байгаа биднийг өсгөж хүмүүжүүлээ. Дараагийнхаа одоо бид нар зах зээлийн эзэн засгаас одоо ингээд 2000-ад одоо ингээд дижитал 900 ингээд ороод явж байгаа үед ямар хүн амьдрах одоо ямар нийгэмдээ загшиж амьдрах вэ гэхээр зүрх сэтгэлийн боловсролтой байхад энийг яаж олох вэ гэдэг чинь ерөөсөө яг энэ бодлого ерөөсөө энэ одоо хүн байх тухай түрүүн өөрөө ярьсан шүү дээ. Хүүхдэд хоёрхан орчин байна гэж. Гэр бүлийн орчин, нөгөөдгөө сургуулийн орчин байгаа байхгүй. Тэгээд би түрүүнийхээ ярианд хэлсэн шүү дээ. Эцэг эхийг одоо энэ хурцтай нийгмийн үед хэрхэн одоо үр хөвгтөө хүмүүжүүлэх үү? Тусгай систем, бодлого, газ бүр ингээд хурцтай бодлого бас хийх ёстой шүү дээ. Ингээл удаан левел яваад түрүүн баярлаа тий. Одоо багшийн хөгжил одоо хүүхдүүдтэйгээ хэрхэн яаж яах вэ? Бас хурцтай ийм бодлого. За хурд. Тий, ерөөсөө хурцтай. Тэгээд одоо энэ хүүхдүүдтэй бид хэрхэн хандах хүүхдүүдийн тий. Ийм зүйлийг л одоо энэ бодлогоор тий. Гэтэ бид нар чи одоо харж штэ. Уул нь бол одоо энэ гар утас гэдэг нэг дэлхийг бацсан яваад штэ. AI тий. Бүгд нэг цэгт холбогдох боломжтой болчихж байгаа байхгүй юу. Одоо эцэг эхчүүд хүртэл за сурах ном бичиг байхгүй бол уучлаарай. Хүүхд хүмүүжүүлэх арга ухаан шууд AI-аас шууд яаж энэ чинь бүгднээс сурч болно. Харж болно. Хүн амьтантай ярилцж болно. Гэхдээ одоо ердөө миний бодлоор харин ийм л байгаа юм. Тэр бодлогоор л энийг юусаа зохицуулах хэрэгтэй байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо бодлого байхгүй учраас эцэг их яах юм гэж хэлж байгаа. Хүүш хүүхдүүдэд яаж одоо өсгөх юм бэ? Багш нар хүртэл ялгаагүй. Боловсролын одоо тэр салбараас нь ийм юу яана. Хүнээ гэсэн бодлого чинь ердөө боловсролын эцэг эхийн гэр бүлийн иргэнээ хөгжүүлэх те. Тэгэл иймэрхүү бодлогыг л үнэхээр бүх салбарт хийхгүй бол ганцхан хүүхдүүд рүү хандаад эцэг эх рүү хандаад тийм байх. Бүх бодлогоч уялдаа холбоотой. Ер нь айгүй амархан юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Уул нь ол дээр хүнээ хөгжүүлчихвэл тэр хүн чинь хүнээ хүүхдээ хүмүүжүүл чинь бие биендээ эргээ нөлөөлчихл гэж хараад байгаа байхгүй. Тэрнээс нэг айл эсвэл ганцхан сургууль хэрэгжүүлээд нэмэргүй мэй тийм байхгүй. Тийм. Ингээл манай гэр бүл л энд ингээл сайхан байгаад идэг. Тэгэл нөгөө хүүхэд гарсан чинь нийгэмд ингээд тал талаас нь шал өөр хүмүүжлтэй тий шал өөр багш нар ирээд ингээд нөгөө хүүхд өөрөө банарчих юм байна штэ. Энд ч та надад ээж ав тэгж заасан да. Тэр миний бодлоор бодсон шүү. Одоо иргэдийнх нь баг ингээд өөрөө өөрийгөө хөгжүүлэх бодлого нь улсынхан төлөвлөж байгаа бодлогоос баг иргэдийнх нь баг ингээд илүү болоод ингээд яваад байгаа ч юм шиг надад зарим хаяада санагддаг байна. Нөгөө хүмүүс чинь баг ирээдүйн нөгөө юг олж хараад бодлогоо тодорхойлоод ингээд бидний хөгжил дэвшил эрүүл мэнд сурах зэрэг үйл ажиллагаа тий бусад нөгөө нэг одоо юу гэдэг яаж явах вэ өөр юу гэдгийг ингээд тэр юмдаа анхаарал ингээд явах хэрэгтэй байтал гэж харагдаад байгаа байхгүй. За түрүү нөгөө сургуулиудаар орон нутгаар явж аягүй олон хүүхдтэй уулзсан тий ярилцлага хийсэн лекц тавьсан байна. Энээс харахад орон нутагт илүү дээрлэхэлт байна уу хотод дээрлэхэлт их байна уу? Маш гоё ялгаа тий. За яста яг үнэлэхэд бол хотод илүү байна. Орон нутгийнхэн чинь одоо ингээд намайг гэх мэтчлэг хүмүүсээ ингээд одоо тодорхой тарифаар аваачаад маш гоё ингээд одоо лекц сургалт хийгээд орон нутг чинь ингээд арай гайгүй. Хотод уучлаарай. Хотын одоо энэ дээрлэхэлтийн асуудал бол үндсэндээ бол баг нэг дээрлэхэлтийн баг тэн аас нь хотод болж байгаа шүү. Гэтэл хотод бүх нэг яамдууд байдаг. Бүх одоо сургалтын юм уу байдаг. Бүх бүтцэн, бүх дэд үтц, бүх хүмүүс, бүх одоо соёл иргэншил одоо энд байгаад итэл яагаад энэ хотынхаа сургуулиудад одоо энэ хүүхдүүд хандаж юм хийхгүй байна вэ? Тэ энэ үнэхээр нэр 5 жилийн өмнө шүүр үлээгээ явж байтал одоо бүр амар болсон ба шүү дээ. Хотод амар байгаа. За тэгэхээр тэгвэл ингээл нийтээр нь харах бол хөдөө орон нутаг бас арай л учиртай байна. Ер нь гайгүй шүү. Одоо ер нь гайгүй шүү. Гэхдээ мэдээж байгаа. Яг хөө гэхдээ харьцуулах юм бол хотод илүү байгаа. За тэр юунаас болд юм бол гэж бод. За миний бодлоор ингэж бодож байгаа байхгүй. За орон нутгийнхан илүү нөгөө хоорондоо нээлттэй идэх юм болов. Магадгүй нөгөө сумынхан болвол бүгд бие бинээ таньдаг.
За доржи өөхөд батагийн охин явж гинэ. За чи харин шүү эртх нөхөр минь гэл те. За тэрний өөх тэрнтэй явж исэн да гэл ингэдэг. За ер нь бол нэг илүү нэг илгэмсүү нэг нөгөө хөршин холбоо гэдэг шиг те ийм юм илүү байдаг болохоор бас орон нутаг маань илүү тайван гэж л хэлээ да байдгийн болов. За хотод болвол тэнд уянгаа явж исэн ч гэсэн хэлэхгүй. Тийм. Би баг бурууд чинь хараач-гээ хэлчихвэл би одоо баг сүлт нь бурууд чинь гэдэг нэг тийм одоо муугаар хэлэхэд одоо муу юутэй болчиход нь шүү дээ. Би буруу болчих юм болов гэдэг ч юм уу. Ингэхлээр бас нөгөө хүмүүсийн соёлын юм ялгааг ингээд нэг Монгол улс өөрөө бий болгоод байгаа юм шиг бас санагддаг. Үгүй яах чаргагүй шүү дээ. Ийм одоо жижигхэн хотод шамбаарлаад хэдүүлээ амьдарч шүү дээ. Дөрвөн уулын гол хүн амны одоо бүр талаас илүү хувь нь энд амьдарч байна. Төгжрээ, утаа, эрүүл зүйн асуудал, нийгмийн стресс, тэ гэр бүлийн аз жаргалаас энэ төгжрээч юмстай ямар их аимшигтай гэр бүлийн аз жаргалаа хомсолж байгаа гэж бодож байна. Өглөө эрт гарна, төгжирж байгаа хүүхдээ аваачаад төгжирнэ, орой төгжиж жагаад ирээд юун хүүхдүүдтэй тэр амьд харилцаа үүсэх цаг нэг ч байхгүй. Хөдөө яаж байна? Хүүхдүүдтэйгээ харьцах нэг гой зав гарч ирж байна. За хичээлэн сайн үнэ дүү ягаад дэрлэхэд гарахгүй байгаа? Ягаад за гайгүй юу хүүхдүүдтэйгээ нэг биш нэлээд удаа ярилцсан шүү дээ. Тэгээд одоо чиний хэлэх чи яг зөв. Нөгөө нэг хиний хүүхдээ явж ялээ ойлгомжтой. Хараа харилцаа. Тэгээ уужуу тайван төгжрээ алаад удаас одоо юу гэдэг вэ? Стресс байгаа юм тий. Стресс тэд чинь хамаагүй байгаа байхгүй. Бид нар тэнд өөрийн мэдлгүй нийгмийн стресс, дуу чимээний стресс тий. Одоо энэ шамбаарлалд амьдраад хөдөө орон нутгад тэр муухай гарах юм байхгүй шүү дээ. Өө энэ зам юм муухай, энд хог хайцсан байна, энд шүлсэн айж гэнэ. Энд айц хүзтэй ингээл энд чинь галтыргаа гаагаас ахуулаад тий. Энд чинь юу гэдэг вэ? Шууд нөлөө үзүүлж байгаа зүйлээс маш их байна тий. Энэ чи амьдрахын тулд хідүүлээч одоо яаж юм бэ чинь алцаад ингэ тий хэмцээд энд чинь одоо ингэ гэсэн мөртөө бүх юм нэндэ байгаад тий. Энэ чинь ялгаа байлгүй яах вэ? Газар зүүн байрлалаас ахуулаад уур амьсгалын байрлалаас ахуулаад аюулгүй бидний очин аюулгүй байна уу тий гих мэтчлэн. Гэтэл нөгөө ингэдэг орон нутагт 10 жилээ төгсөөд хүүхдүүд аль болох хот руу явах хүсдэг байхгүй юу? За ер нь бол яагаад тэгэхээр хотод л бүх юм байгаа. Тэ за нөгөө гой найз нөхөд кино театр дуулан секцтэй гадагшаа явахын тулд ингээл бүх л юм хотод байгаа. Хот руу л очичвол ингээл их сургууль дээд сургууль хотод л сурчвал гэдэг ямиг ээж аав нь ч гэсэн бас хүсдэг штэ. За хүүхдээ нэг хотод сургуультай болгоод нэг байр савтаа болгочих доо гэдэг ч юм уу. Гэтэл хот нь бас аимшигтай стресстэй те. Энэ байдлыг яг орон нутагт нь гой сургуулийн бий болгоод дэд бүтцийн тэгээ оюутан залуусын гой чөлөөт цагаа өнгөрүүлэх газруудыг бий болгочвол хотын энийг их энэ шамбаралдж байгаа. Тэгээ хот руу энэ их ихээр нүүдэл нь бас багасах юм болоо гэж боддог байхгүй юу? Гэтэл нөгөө аймагуудаа бас хөгжүүлэхгүй байгаа шүү дээ. Хэлээд үгүй. Одоо ингээд өсвөр үеийнхэнтэй ярилцж байхад ингэж байгаа нөгөө аймагаас ирсэн хүүхд бас байсан. Баян онгор аймагаасаа яагаад ингэ шилжээд ирсэн бэ гэсэн чинь хичээ тэнд ингээд дууны сургалтанд явах гэсэн чинь сургалтын юу байдаггүй, секц байхгүй. Би ингээд театрт оролттой биш, би чинь жоохон хөтлөхөд болохгүй. Хотод ирж ижил би ингээд сургалтанд явсан байхгүй юу гэж байгаа байхгүй юу. Гэтэл тэнд нэг сургалт нээх би боломжийг бүрдүүлчихвэл тэр хүүхэд гэр бүлэрээ хотод шилжиж ирэх шаардлагагүй байгаа байхгүй юу. Одоо энэ чинь саяхан энэ яриандсан шүү дээ. Бодлого нэгт бодлого, хоёрт бодлого. Ерөөсөө нэгт бодлого, хоёрт бодлого, гуравт бодлого. Бодлого тий. Ерөөсөө энэ л би яриад байгаа. Яагаад бид нар хинээр өдөртүүлээд баг одоо хоёулаа баг асуудал шийдэж чадж байгаа байхгүй тий. За ерөөсөө гаргаад тий бодлого гаргаад хоёулаа баг гаргач байгаа зү тий. Ер нь Монголын удмаар явж байгаа хүнд ингээ хэлэхэд л бодлогын тухай баг 5 дахь анги хөхт юм. 5 дахь анги хөхт энэ баг бодлогыг гаргана шүү тий. Хот руу ирж байгаа. Яах ч аргагүй. Зах зээл нь энд байгаа юм чи яах юм бэ? Тэ? Зах зээл нь энд байна. Одоо дүүж харал та. Баян онгорт тийм гоё сургалтын төв байхгүй гэж байгаа ч. Тэгээ би өөрөө ягаад сургалтын төвийг энэ хотод нээчих вэ? Тийм. Зах зээл нь энд байна. Эндээсээ юу ааж байгаа учраас л одоо юм байгаа байхгүй. Чи бодлого ерөөс цэвэр бодлого. Тэгээ газар нутаг ерөнхийдөө бас том байгаад байна. Гэхдээ бол хангалттай бид нар аймагуудын төвөө хөгжүүлээд ингэж явах юм бол тэ бүх их сургуулиуд энд байна. Бүх л юунууд энд байгаа учраас л тэ бодлого гэснээс за сургалтын төв өөр аймаг сумдад нэгдэх юм уу? Яг уу цааштай. Тий, эн чинь угаасаа тэгээ Солонгос хэлний багштай шууд холбоотой одоо явчихж байгаа байхгүй. Дахиад нөгөө аймагт чинь хүний нөөцийн асуудал баригдаад явчих байгаа байхгүй. Аймагт очиж сургалтын төвөө хийгээд явах. Нийсэн чинь одоо нөгөө багш маань тэндээ ингээд суушаад багшлаад явах боломж байна. Нөгөө багш маань тэнд яг
хотоос очиж тэнд одоо томилтоос сурах уу, тэндээ амьдрах уу? Нэг бол тэр аймагт Солонгос хэлний багш байна уу? Тэ? Гэхдээ дахиад чинь нөгөө нэг амар том асуудал байгаа зү тэ. Бүр ингээд том шатараатай асуудал. Шатараатай асуудал болчихно. Тэгэхээр энийг бас шийдэх асуудал нь одоо боломж байна. Онлайн сургалттай болъё тэ. Маш олон газраас одоо өөр онлайн сургалт байгаа юу гэдэг одоо манайд онлайн сургалт бас. Тэр гоё шийдлүүд бас гараад ирнэ. Тэгэл хоёулаа чинь уул нь мал тэгэл бодлол юм байна. Тэгээ бохон юм нэрээ. Бодгсон бол нэрээ тэ одоо болохгүй байдг юм байлгүй дээ одоо би гайхдаг шүү дээ тэ. За өсвөр насныхан за тэгвэл ер нь л бүх юм бодлогоор ингээ явж бол гоё болох юм байна. Тийм. Тэрийг манай өсвөр насныхан юм. Тэгээ одоо бид нар одоо яг бидний насны хүмүүс одоо ирээдүйн сайн сайхныг үзэх харах нь бол одоо мэдхгүй. Харин бидний залуу үе, бидний одоо хүүхд залуучуудтай бидний сайхан нийгмийг хүлээж өгөхийн тулд одоо бид нар хийх хэрэгтэй байхгүй. За биднээс дээшээ бол дууссан уучлаарай. За бид яг муха өөдрөг үзэлтэй мөртлөө ийм хүм яриад байгаа шүү. За бид нар яах вэ? Одоо ойлгож байгаа нэг нь дараагийнхаа хүүхд залуустай сайхан нийгмийг үндэс зөрийн тавьж өгөх юм бол бид нар одоо л хийчих хэрэгтэй. Тэгжээж одоо ийм л одоо үзэл баримтлалтай л явж байна. За Ган Тогоогийн өсвөр нас хэрхэн өнгөрсөн бэ? За яста жинхэнэ л одоо өсвөлийн мөрөөдлөөр дүүрэн тий. Юусэн би чинь багаасаа ухаан орсон цагаас эхлээд дуучин болдог гэж боддог гэсэн байна. Бүр бага юм. Бүр бага юм ерөөсөө баг багасаа л манай ээж манай намайг ер нь урлагийн хүн болох юм байна да. Ер нь харж яхад миний хүүчин чинь урлагийн хүн болох юм байна да гэж мэдсэн. Тэрийг маань дэмждэг. Аав маань болохоор жоохон стрик байр зүртэй. Гэхдээ эн чинь нөгөө нь хаан хатуу хаан хоёр яваад байгаа байхгүй юу. Энэнийг нэг ээж бол өстой хүүгээ миний хүү чинь тайсан дээр гараад дуулахаараа өстой хөөхөн шүүгээ дэмжиж яваад хатуу хаан байгаад байна. Болохоор аяас нь байгаа юм байна. Дахиад нэг өөр мэрэгжил эзэншүүлээд ирээдүйд жоох юм чи гэсэн. Энэ гоё нэг юм дээр ингээд миний хүсэл эрмэлзэлсэн зүгээр аав чинь намайг тайзан дээр гарахын тулд чи заавал онц сурах хэрэгтэй гэдэг ирээдүг юм бодож. Тэгээ манай ээж маань болохоор улам нөгөө ингээд хуц хонор хийж өгөөд ч юм ингээд дэмждэг байсан. Тэгээ ерөөсөө ингээд хүсэл мөрөөдлөөр чиг үүрлээл. Тэгээ ерөөсөө хүсэл мөрөөдөлтөө багасаа ингээд зоригтой байсан учраас маш гоё миний одоо урам зоригоор дүүрэн өөрийгөө сорж өнгөрүүлсэн энэ өсвөр насныхаа нас маань үнэхээр гоё байсан. Тэгээ одоо ингээд одоо юу гэдэг сургуулийнхаа урлагийн одоо аймгаасаа ер нь би л одоо улсад очиж одоо ингээд шалгаж очиж нөгөө нэг би стратын дуучин одод болохын хүслэн за юу байдг юм бэ те дуулах улсын уралдаан гэдэг юм жанр харгалзахгүй оролцоол тэгээд урлаг салгарлаг. Тэгээ ер нь багасаа л өөрийгөө сордог. Хамгийн одоо бестэрээ хичээдэг. Тэгээ ийм айхтар байсан ч хүссэн сургуульд орж чадаагүй. Гэхдээ ерөөсөө тэр бол асуудал биш. Яг хүссэн сургуульд орж чадсангүй шүү дээ. Тэгээ би өөр хүсээгүй сургуульд ороод үүнийг харин хүсэл мөрөөдлийнхөө төлөө ашиглаад энэ надад хэрэгтэй гэж ойлгоод би залуус өнөртөө хэлдэг. Том зорилготой, том хүсэл мөрөөдөлтэй бай. Түүнийхээ төлөө тууштай зүтг. Тэ хэл сур, тэ сур гарах барилаа эзэмш. Чиний хүсэл мөрөөдөл чинь биелэхгүй байж болно. Гэтэ бити санаа зов. Чи тэр хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд асар их мэдлэгтэй, мэрэгсэн, юу ч хийсэн одоо чаддаг болсон мэдгүй байхгүй юу. Тэгээд нэг хаалга ингээд хааглаа гэж бодоход яг хажуудлын хаалга ингээд нэгтчихдэг байхгүй юу. Яг тэгвэл жишээ профешнл болсон гэдэг байхгүй юу. Тэ өөр юм хийж чаддаг болсон гэсэн үг. Тэгээд ганцхан зүйлийн араас явж байгаад тэ тэр нь ингээд биелэхгүй байх юм бол одоо нөгөө нэг динжигнэн одоо яана ийнэ гэ тэ хажуугаар нь надад би ч одоо Солонгосоос сурчлаа. Би хэлнэ ш. Хэрвээ би багш болоогүй байсан. Хэрвээ би дуучин болоогүй байсан бол юу атсан мэн гэж бодож байна. Багш. Би хамгийн гоё газар хөдөө орон нутгийн хамгийн алдартай, хамгийн сайн газар зүйн багш болсон байна. Хэрвээ би дуучин болоогүй байсан бол би хамгийн гоё бэкери кофе шопт болсон байна. Чи одоо бариста болсон байна шүү дээ. Тийм шүү дээ. Эзэмшсэн чадруудаа ашиглаад. Хэрвээ би дуучин болоогүй байсан бол би хамгийн гоё одоо хямны цэгтэй. Чи нөө махны үйлдвэрт ажиллаад чаддаг болсон. Хэрвээ би дуучин болоогүй байсан бол би хаяг рекламны үйлдвэртэй болсон байна. Би чи хаяг рекламд Photoshop дээр ажил сураад нөгөө хулдаасын хэвлэлтэй чинь нөгөө нэг чаддаг болоод хулдаасын хэвлэлтэй аваачаа дунд нь нөгөө нэг өдрийн гэрэл зоожгаад хөнгөн цагаанаа хөрөө араамаар хэмжиж жагаад таслаа тэргээд аваачаад ингээд хадчдаг одоо ийм чадвартай болсон гэсэн. Энэ олон чадварууд маань өнөөгийн намайг бүтээсэн байхгүй. Би хэрвээ дуучин болоогүй байсан бол би юу ч хийж чадах юм байна. Би юугаач амжилттай ажиллах юм байна гэдгээ битгсэн байхгүй. Юу ч хийсэн би чадна гэдэг. Чадна тий харин тий. Тэгээ бүр мэрэгжлийн төвшөнд. Тий. Ийм л болсон байна. Тэгээ одоо энэ чадварууд маань өнөөдрийн намайг бас ингээд сургалтын төвөө хийх, за бусдад нөлөөлдөг тий. Ийм сайхан л чадвартай болсон байдаг юм. Магадгүй чи ч гэсэндээ маш олон чадвартай байгааг би мэдчихэв.
Одоо магадгүй өнөөдөр чиний энэ гоё team zone гэдэг нэвтрүүлгээ дуртай ажиллаа хийж байгаа мөртлөө чи магадгүй өөр ямар нэгэн маш олон чадвартай байгаа гэж би хувьдаа бодож байна. Тэгэхээр өсвөр насныхан маань ганцхан мэрэгжлэр, ганцхан шугамар хэмжигдэхгүй нэ, тий амьдрал ер нь хүссэн хүсээгөө маш олон мэрэгжлийг эзэмшиж болдго юм байна. Заавал тэрийг нөгөө ганцхан сургууль төгснөөрөө биш, чиний хийж байгаа бүх юм чинь л чамд хэрэгтэй. Хамгийн гол нь чин сэтгэлээсээ тултал нь хийж сурах хэрэгтэй юм байна, тийм үү? Тэг яг үнэндээ би ингэж хэлээд байгаа. Хүн болгоны хүсэл мөрөөдөл биелдэхгүй маа. Хүн болгоны одоо юу гэдэг вэ? Жишээ нь одоо ингээд хүсэл мөрөөдөө биелүүлээд шууд ингээд амжилттай явж байгаа хүмүүс окей, мундаг. Гайхамшигтай. Тэр бас маш мундаг хүмүүс аахгүй. А гэхдээ хүсэл мөрөөдөлтөнд зоригчийн билээгүй байсан ч битгий гутраа. Ер нь энэ дэлхийн заяа. Бэлхийн бүх хүн хүсэл мөрөөдлөөр амьдрал гэж юу болж хувирах вэ? Тэ? Тэгвэл батхгүй. Тийм шүү дээ. Тийм учраас хүсэл мөрөөдөл чинь биелэхгүй байсан ч одоо би ч нэг одоо уулын мохорт очиод анх ингээд нэг хаяг рекламын үйлдвэрт ингээд бүр пааж үгээд нөгөө хойд солонгостой ойролцоо нэг газар очиод уулын мохрын аман дээр очиод нэг харанхуй үйлдвэр дээр очиж байгаа байхгүй. Тэр үед би тэр маш хэцүү ажлыг хийгээд ингээ өөлөө байж байгаа та. Гамтгаа очиж дуучин болох мөрөөдөл чинь тэ байгаа шүү гэд. Хизээч би энэ мөрдлөөсөө буцаагүй. Хизээч би энэ хүнд хэцүү даваануудыг би тэр даваанд юусэн ингэж бүдэрч унаагүй байхгүй. Ууин миний хүсэл мөрөөдөл хүрэхэд би энэ замыг л тулах байсан юм байна тий. Очихол зам нь л энэ. Очихол зам нь энэ юм байна тий. Би өөрийнхөө хүчээр. Гэтэл би өөр нэг хүний хүчээр. Мэ гантгаа ер нь Аз гэж байдаггүй. Намайг яг түүшиг шоунд Монголд хурж ирээд оролцож хахад яг хөө миний ойр дотны нэг хэдэн залуучууд ингээд яриад байж хахад бол ихэнх нь ийм хохирогчийн байр суурьтай. Манай орон өстө ийм байгаа учраас энэ мөнхий 76, мөнхий 126 ийм байгаа учраас би ингэж яваа юм. Яа өстө хэцүү байна. Бүх юм нийгмийн буруу. Тий, бүх юм буруу. Тэгэхэд л өөрөө тэр хүн ерөөсөө юу нийгэм сайн сайхан нөлөөлөх биш. Буруутгаал, бүр архиа угаал, буруутгаал ингээд хараалаа урсгаал явж байгаа байхгүй. Нийгэм харин ийм болцсон. Энэ одоо хэцүү нэгэнд бити уусаач. Тий. Бүрэн боломж байна штэ бид нарт. Тий, би тэгж боддог байхгүй. Тэгэл хүмүүс намайг ингээд зарим найзууд мань гэдэг. Согч штэ хацтай салдуу юм аа. Чи яаж яваад оддын хаанд орчих вэ? Яаж яваад солонгос явчих вэ? Яаж яваад яг түжигч шоунд орчих вэ? Чи намайг годмонд ингээд лаад өшгөлөд явж идэл хин нэг бэрд гарч ирэнгүүтээ мэ гантгоо яг түжигт ороорой. Гантгоо оддын хаанд ороорой. Уучлаарай. Латагаар таралцсан шиг. Тийм юм хизээч тийм сайхан зүйл байхгүй. Юу байдаг гэж хичээл зүтгэл, хөдөлмөр, тэ тууштай байдал. Энэ л дөрөсөө хүний тэ хүсэл мөрөөдөлд хүрдэг юм аа. Тэ бэрхшээл ийм том бэрхшээлийг даван туулж чадсанараа тэ ийм л зүйлийг одоо энэ бүхэн маань миний амжилт маань болохоор яг одоо юу хэлэхэд байна гэхээр одоо тэр ихэнд ярьжсэн тэ гэр бүлийн суур хүмүүжил эцэг эхчүүдээ хүүхдүүдтэйгээ тэ суур хүмүүжлийн сайн олгох тал дээр тэр хүүхд чинь тэ өөрөө хандлагын сайхан тавиад өгсөн байхад хандах зүг өөрөө тогтож байгаа. За тэгээд нөгөө багш сургууль хүмүүжүүд манай багш нар маань надад ямар их тоо сургаж тэ сургасан байна. За тэгээд хүн өөрөө яаж хичээсэн байна. Тэгээ энэ бүхэн чи яг ингээд нэг одоо ингээд бодохтой ингээд огтлцож байгаа байхгүй юу? Тэ. Маш хэрэгтэй л зүйлүүд ингээд зөв замаараа л яваа юм байна. Тийм л одоо байна. Тэ. Өөрөөс чинь бас нэг юм асууж байгаа. За. Амьдралдаа баримталж явдаг гоё тийм keyboard ч юм уу гоё зүрх зөөх ч юм уу нэг гоё үнүүд эдэн штэ. Чам тийм үг байна уу? За ер нь бол нэг зөв явбал зөөлөн зам болон гэдэг шиг тийм яг бас адилхан л ер нь философитой юм байна. Тийм яг буруу юм хийхгүй хүнд гай болохгүй л амьдрахыг хүсдэг. Тэрнээс биш нэг учиргүй би нийгмийг өөрчлөн, бусдад нөлөөлнө гэдэг ч юм уу тийм олон хүнд ингэн гэдэггүй. Гэхдээ би зүгээр байж болохгүй юм байна. Ядаж би хийл та гэдэг ч юм уу. Ядаж нь өсвөр насныхны төлөө ганцхан үг дуурай. Эсвэл өсвөр насныхаа орж ирээд хүссэн нэг үгээ нийгэмд хэлдэг байгаасай гэдэг үднээс л ингээл одоо явж байгаа. Маш гоё. Тийм бас нэг өсвөр насныхны дуу хоолойг нийгэмд хүрэхин төлөө. Яагаад тэгэхээр өсвөр насныхан ч одоо бидний ингээл дараагийн ирээдүй, Монголын ирээдүй, улс орны ирээдүй. Тэгэхээр бид нар яалтчгүй тэр үе рүүгээ бас анхаарах болчихжээ л гэж бодоод. Маш их баярлалаа. Тэгээд ийм гоо teen zone гэдэг нэвтрүүлэг хийж байгаа. Угаасаа яг ийм ер нь ховорхон хүмүүс юм хийн шүү. Баярлалаа. Яг тэгээд түрүүн хэлсэнчлэн бас би бас амьдралдаа баримталж явдаг нэг үг байна. Тэр үг хаана гэдэг гэж 0 дээ. Оо за. Би бараг хэлэх юм. Зөв хүний үйлдэл нүднээс даалж зөв байдаг гэж. Тэр үг маань миний амьдралдаа баримталж явдаг үг байгаа. Зөв байх гэж хичээдэг.
Тэгээд тэр үг маань миний амьдралын гол зарчим. Тэгээд зүгээр нүдэн дээр камерын өмнө гарчаад нэг зөв юм шиг ажиллаад байх биш. Камераас далдуур тий камер далдуур гэсэн зөв байх гэж хичээгээрээ. Ер нь ингээ зөв байх гэж хичээх тусам яг юм зөв хүмүүсээр хүрээлүүлдэг. Их гоё. Энэ мэдрэмж нь их гоё л доо. Тэгэл зөв хүмүүсээр хүрээлүүлнэ. Тэгээд бүр цаашдаа нэг юм гоё зөв зүйлийг хийдэг болт юм билээ. Тэгэл ийм л зүйлийг л одоо залуус дүүнэртаа хүмүүстэй ээж аавуудтаа хэлий. Тэгээд одоо бас цаашлаад энэ бодлого тодорхойлогчтой олонд нөлөөлдөг энэ бүх хүмүүс ч гэсэндээ одоо энэ эрүүл сайхан нэрнгүй аз цаараар дүүрэн нийгмийг бүтээх ялангуяа энэ Монгол тийм Монгол ах уу Монгол хүн Монгол гэдэг одоо энэ арт түмэн бид бусдаасаа хэрхэн онцгой сайхан байх вэ гэдэг бидний одоо энэ хичээл зүтгэл оюун ухаан тийм юунаас л одоо ингээл болно гэж одоо дотроо бодож байна. Тэгээ би одоо мэрэгжлийн амин одоо тийм хүний үг хэлэхээр би юусаа ярихыг хүсдэггүй. Яг буухгүй хүмүүс ойлгомжтой энгийн юм энгийн байх тусмаа айгүй агуу гэж ярьдэн шүү дээ. Тэрнээс шиг ингээд гүн гүнзгий яриад угаасаа зөв хүн угаасаа төрцгийн байлаа тий. За ийм л зүйлийг хэлж байгаа. Тэгээд ийм гоё одоо ирээдүйн хүүхдүүдийн тийнейжерсийн тий өсвөрчүүдэд зориулсан бас ийм нэвтрүүлэгт орсон даа үнэхээр маш их баяртай. Тэр болохоор бас тий гоё юм. Тэгээд яг та ийм хүн юмд орох дуртай юм байна тий. Ивент итгэгч Батга эмчилгээ арьс арчилгааны брэнд Biamon Anti-Acne. За өнөөдрийн манай подкастын урилгыг хүлээж аваад тий ингээ маш дуртай хүлээж аваад студид маань ирсэн, Twin Zone маань зочлон ирсэн дуучингаан тоодоо маш их баярлаа. За манай подкастыг Монсын Biamon брендийн Батганы эсрэг юм арьс арчилгааны бүтээгдэхүүн ивент тэгдэв. Яагаад Батганы эсрэг вэ гэхээр яг л нөгөө өсвөр насныхын тулгардаг арьс арчилгаа тий яг нэг 15 6-таа болоод ингээл нүүрэн дээр гараад байн 16-таа гардаг байх шүү дээ. Тулсан мэдтэй тий. Туулгүй яах вэ? Тэгэл нөгөө тэрийг яаж арчилгаа мэдэхгүй маш олон хүмүүс байдаг ш. Ямар бүтээгдэхүүн авах уу, хаана хандах уу гэл тий. Яг тэднэрт зориулсан, настанд нь зориулсан ийм бүтээгдэхүүнийг Biamon брэнд маань үйлдвэрлэн гаргасан. Тэгэхээр нөгөө хамгийн гоё нь энэ маань Монгол тайлбартай учраас ямар ч хүүхэд, ямар ч ээж аав ингээд зөвлөөд хамтдаа хэрэглэх боломжтой ийм гоё бүтээгдэхүүн ивент тэгж байгаа. Энийг бас бэлгэлье. Оо ямар хөрх юм бэ. Тэгээ Монсынханд бас баярлалаа манд үнд те. Ийм гайхалтай бас Монгол тайлбартай. Тэг яг нэг өсвөр насныхан зориулсан. Ямар хөрх юм баярлалаа. Багц байгаа. Янзтай. За бас манай хамтрагч байгууллага энэ Teen Cafe. За энэ Teen Cafe бас л яг Teen хэрч дээ яг. Тийм биш яг хөрх. Өсвөр насныханд зориулсан ийм гоё газар байгаа. За энэ яадаг вэ гэхлээр өсвөр насныхан маа нөгөө чөлөөт цагаараа болон найзуудтайгаа хамт хийх юм айгу хомс байд юм байна. Энэ Улаанбаатар хотод. Яг тийм учраас одоо Шангрилагийн орц гэж байгаа шүү дээ. За тийм. Уучлаарай Нэг бол кино үзээл те, нэг бол кофе шопт суугаал, эсвэл ингээл найзуудаараа суугаал ингээл юм ярьдаг юм байна л да хийдэг юмнууд нь. Гэтэл энэ яг тэр нөгөө зүйлийг энэ Teen Cafe-гийнхаа олж харжээ. Тэгээд өсвөр насныхны чөлөөт цагаа өнгөрөөх юм гоё орон зай. За энэ дотор юу хийж болох вэ гэхээр 40-50 төрлийн юм хөлөгт тоглоом байгаа. За тэгээд төрсөн өдрөө тэмдэглэх өрөө байгаа, караоке байгаа. Зөвхөн өсвөр насныхоо орно. Тэгээд Netflix үзэх өрөөнүүд байгаа. Кино үзээ суух, найзуудтайгаа гоё тоглоод суух, тэгээ утаснаас нэг хол байх гоё найзуудтайгаа өнгөрөөлөх, гэхдээ гоё юм хийгээд тоглоод өнгөрөөлөх ийм гоё газар нэгдсэн. За энийг бас гоё дүүнертэй зөндөө олон дүүтэй гэсэн штэ тий. Тийм дүүнертэй өгөөд энэ Teen Cafe-гээр бас үйлчлүүлээрээ. За энэ маань болохоор нэг юм ирэх нь 3 цаг үйлчлүүлэх. Тэгэхээр 3 хүн очиод 3 цаг хүссэн зүйлээ хийгээ. За тэр дотор нь уух зүйл, амттан шейк гэл бүхэл зүйл байгаа. Ерөөсөө 3 цаг гоё ингээд тийнейжрууд те хүссэн юмаа хийх боломжтой ийм гоё газараас Монголд нэгдсэн. Маш хөөрх юм байна. Үнэхээр хэрэгтэй манай тийнейжерт хэрэгтэй. Тийм тэгэхээр бас өсвөр насныханд маань зориулсан газрууд бас ингээд
олон болох байхаа гэж бодож байгаа. Тэглүү яах вэ? За ингээд урилгыг минь хүлээж авсанд баярлалаа. Сургалтын төвд нь, боловсролын төвд нь маш их амжилт хүсье. Олон өсвөр насны хүүхдүүдийн гоё амьдралынх нь гүүр болоорой гэж Маш их баярлалаа. Тим зооны хамт олонд аз жаргал хамгийн сайн сайхныг хүсье. Тэгээ Монголын ирээдүйг бас өсвөр насны болон хүүхдүүдийн төлөө олон байгууллагууд, олон одоо компаниуд, за төрийн бус байгууллагууд нь асар их зүйл хийгээсэ гэж бас чин сэтгэлээсээ хүсэж байна. Тэгээд ийм гайхалтай бас манай Тим зоон гэдэг манай энэ подкастыг дэмжээрэй, шеэр хийгээрэй. Баярлалаа. Баярлалаа. За өнөөдрийн дугаар хүүгээр өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай. Баяртай. Аньон.